Миний нэр бас Роза Шиндамаяс. Би Масибе Пассахаев юм. Энэ 6-р сард би үнэхээр стасан 2-наас хүрэх гэж байна. Би 60-наас хүрсэн цагаас хойш өнөөдрийг хүрэх чихрийн шижнээ болсон. Хэрвээ оцоод үзвэл би 12 жил чихрийн шижнээ явж байна. 12 жил чихрийн шижнээ байна. Учир нь би Иесусийн хэрэглэдэггүй юм. Хэдний хийж байгаагаар Иесусийн хэрэглэдэг хүмүүс нэвэр үлсийн чихрийн шижнээ харин би 2 үлсих болсон. Ийм юм шиг байна. Манай гэр бүлд чихрийн шижнээ хүн байхгүй. Миний чихрийн шижин угамшлах гэж. Зүгээр л осмос юм шиг. Осмос чихрийн шижин бүлд хизээ эсэрсэн байхгүй. Таны чихрийн шижнээд PM ихээр мөчөд магадгүй айдас авсан мал. Конфер эсвэл идэж чагаагүй юм уу? Үнэндээ багц хэрэг мэдээж би гайхсан. Учир нь чихрийн шижин бас хүнд өвчин гэдгийг мэддэг шүү дээ. Ийм биз дээ. Тэгээд би ихэд гайхсан. Яагаад надад ийм өвчин усваа гэж бодсон. Миний хүүхдүүд ч бас мэдээд. Чихрийн шижнээ босныг минь мэдсэн. Тэд надад ургамсын гарсан юм нэмэс буйтгуунууд авч өгч усалсан. Эмчийн бичиж өгсөн юмээс гадна онцлогдох үед минь сахарын хэмжээ ийм ч өндөр байгаагүй. Тийм болохоор эмчсэс гэж. Тэгээд хүүхдүүдийн маань өгсөн ургамсын гарсан юмуудыг ч бас уусан. Би шигсэн магадгүй ус болох байх гэж. Таны чихрийн шижнээ болсон анхны шинж эмдгүүд юу байсан бэ? Энэ босдий. Миний хүс батарч усын орчмоор их өвддөг болсон. Өвдөх үедээ бүр нөхрөө хэлмээр санагддаг. Чинь хэсийг минь зүсэд ууч гэж. Яг юунаас болж өвдөд байгаа юм шахахыг хүсдэг байсан. Өвчин андаах юм удагч эрен үрцуурч намддаг. Гээш нунаж байхдаа бүр их өвддөг. Тэр үнэхээр их өвдөж байна. Тийм болохоор бараг уйсах шахдаг байсан. Тэгээд эмчэд үзүүлсэн. Тэгээд хариун гарсан чихрийн шижнээ бич хэлсэн. Би бас жаахан сандарсан. Мэдээж дараа энэ чинь удаан үргэлжлэхгүй байх гэж бодсон. Гээс одоо хүрээс одоо ч гэсэн би чихрийн шижнээ хийвэрээ. Яагаад гэвэл зарим хүмүүс надад ингэж хийдэг. Цуснд минь сахар байгаад байна гэж. Би 3 сар эмчэд үзүүлдэг. Гэгийг инфекцсэн. Макайнид твсэн. Учир нь энд бүр муудаад байсан юм. Нөхөр маань намайг дахиж үрфээ байсан. Тэгээд их хүүхдүүд рүүгээ усламж дуудсан. Шасгаан уссан. Тэр үед миний сахарын хэмжээ өссөн байсан. Тийм болохоор би 4 өдөр эмнэлэг хийсэн юм шиг байна. Дараа нь буусгасан. Тэгээд ир. Дахиад 3 сар эмчэд үзүүлэх болсон. 3 сар эмчтэр очдог болсон. Эмчийн бичиж өгсөн имийг би 3 сар уудаг байсан. Гэхдээ эрийг уугаад ч өдөөс нь сайжрал гараагүй. Тэгээд нэг өдөр нөхөр маань энэ ухааг гар усаараа уншаад маань ийм юм байна. Чамд авч өгөх үү гэж асуусан. Тэгсэд мэдээж өрвөлч. Саад болж байгаа зүйл нь үнэмш байсан. Би энэ хідвэ гэж асуусан. Тэгээд нэг бүр нь хідэн ширхэг байдаг вэ гэж бас асуусан. Иймэрхүү юм болсон. Миний нөхөр иймэрх хүн тэр өргөс санаа авдаг. Мэдээж би эдгээрээсээ дэж хүсдэг. Тэр өргөсч миний эгэр хийвс боддог. Ихэндээ би зөвшөөрөөгүй. Эв боши тав гэж хэлсэн. Учир нь би эсэдийн маш олон юм уусан байсан юм. Хэрвээ анаар тосфовын ухаа санаж байгаа бол тосфо юу хийсэн бэ? Тийм ээ, эсч бас ургамсын гарсаа байсан. Гэхдээ надад ямар ч нөөцөө үзүүлээгүй. Гэхдээ би эрэгч бас их уусан. Дараа нэр гарваснаас янз бүрийн зүйлс гарч байгааг харав. Учир нь бидний анхны захиас ийм алсаг өнгөө байсан. Харин бидэнд ирсэн алсаг биш байсан. Тэгэхээр би эн чинь юу вэ гэж асуусан. Хуурамч уу? Би ивчилсэн. Тэгээд нөхөр маань энэ хуурамч юм шиг байна. Ачхоо гэв. Өмнө нь уршиж үтсэн зүйлсүүд чинь. Тэгээд би тусбаа яагаад хуурамч юм самс босох вэ гэж асуусан. Би ивчилсэн. Таны чихрийн шижингийн хүндрэлсүүдийн алаар хэр мэдсгээ байсан бэ? Мөн ганц чихрийн шижнийг би мэдээд байсан уу? Яагаад гэвэл үүнд хүндрэлсүүд байдаг шүү дээ. Би дунд үедээ мэдсэн. Учир нь мэдээж уншиж сударч бас бусдаас сонсож байсан болохоор. Юуны өрөөнд хамгийн өрөөнд нөсөөсдөг нүд юм. Дараа нь хүндрэлс нь исэх гартав. Тэгээд хөсөө ариусах эрсдэлээ болдог. Тийм болохоор би байнга хөс гараа цэвэрлсүүлдэг. Охин маань ч намайг цэвэрлсдэг хүнд байнга юм авч өгдөг.
Ээж чинь чифлэн шичнэ шүү. Хүсэйдэн сайн анхаараарай. Биеийг гимэж орхиорой гэж хийсдэг. Зүгээр нэг асуухад ээжээ асуусан тамрагдаж байсан уу? Та нар юм уу шүү дээ. Чихрийн шижингийн юм. Гэхдээ энэ бол сүү юм. Тийм биш гэж юу? Тийм ээ байдаг. Тэр юу бисэ? Нэр нь юу бисэ? Чифлэн шичээ. Чихрийн шичээ. Тэгээд өөр юу байна вэ? Би бас амархан уйддаг. Амнаас нь захдаг болохоор удаан ууж чаддаггүй. Заримдаа хугацаанд дуусах төгтөв. Би дуусгаж чаддаггүй. Карчидингийн үн гайгүй бич бодож байна уу? Исухио. Надад бос өөр хүн авсан ч гэсэн зүгээр бич бодож байна. Би өмнө нь авсан зүйлсүүдээ бодоход үнэж гэсэн ямар ч нөхцөл үзүүлээгүй. Би хийсэн хэрвээ энэ надад сайн нөхцөл үзүүлс бас үнэ байсан ч бид өвчиж байгаа даа. Тийч хийсэн. Та сав шиг ханаас олж мэдсэн бэ? Онлайнаар энэ зүйлийг манай нөхөр онлайнаар салж харсан. Тэр их судалгаа хийх дурай. Онлайнаар тэр зөвхөн онлайнаас л олж харсан. Та яагаад үүнийг уршиж үзэхээр шийдсэн бэ? Яагаад гэвэл энд ресторан хийж байгаа хүмүүсийн гэрчлэлүүдийг нь бид сонссон юм. Тэдний гомдч бас надад яг адилхан байсан. Яг л адилхан. Тэгээд 2-7 хоног уусны дараа хөсийн хавдарж яахан багассан гэж хэлсэн. Надад хамгийн их айд сүрүүлдэг зүйл бос биеийнхээ хайшны хэсгээс савна гэж байдаг. Тийм болохоор ихнэр маань бас миний хүсийг цэвэрлдэг хүнд энийг биеийг гимэж хэрэг сайн анхаараарай гэж хэлсэн. Гэхдээ би үнэхээр жаахан зөвлөгөө авах гэсэн юм. Эсвэл бүхэнд асархсаа эсэрхийлхийг хүсэж байвал надад хийсээрэй гэж чин сэвсээсээ хүсэж байна. Зөвлөгөөч бас өмөр байна. Хэрэглэж байгаа болон хэрэглэх гэж байгаа хүмүүс зориулж. Хэрвээ надаас асуувал би саяхан хэрэглэж эхэлж байгаа хүм шүү дээ. Ихээр миний бодлоор бос ямар нэгэн усаа зүйл байгаа гэж санагдаж байна. Надад хамгийн чухал нь хүс маань юм. Одоо би бараг 3 дахь шилээ уугаад дуусаж байна. Ажигсаар бос надад тусалсан. Тусалсан шүү бас би өөрөө ч сайжрах гарч байгааг анзаарсан. Учир нь надад хамгийн чухал нь энэ хэсэг маань юм. Одоо бос би газар гიშгэхэд бараг л хэвэн болсон. Өмнө нь бол би ингэж хөдөлгөөж чаддаггүй, нугалж чаддаггүй байсан. Үнэхээр шусан хөшүүн байсан. Миний хувьд бүр хөшүүн юм шиг санагддаг байсан. Харин одоо бол арай гайвуу болсон. Арай гайвуу болсон. Цуцаан багассан, хөшүүн ч багассан. Тэгээд одоо би ингэж нугалж чаддаг болсон. Одоо би хэлж байгаа нь хэрвээ би үнийг цаашид асралгүй уурч чадвал ийм асуудлаа энлүүдаач бас санал болгох боломжтой. Харин эд надад үнэ байна гэж гомдсоос би зүгээр цаасгаад нарийнхаа ярилцах хийсэж айлбарлуулсан. Хэрвээ гоцрол би айлбарлаж бусад бичлэгийг бас өгч болно. Наши бас. За, ингэж болсон. Ээжээ бидний асуултад хариулсанд маш их баярлалаа. Зөвлөгөө санал сэргэл өгсөнд ч бас баярлалаа. Бид үнэхээр их асархаж байна. Маш их баярлалаа.